За сайн уу бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Влог хийлгүй ямар амар удсан бэ? Одоо баг 6-7 сарлаа болсон байх. 7-8 сарч болсон юм уу те? 4 хүүхэдтэй болсон он чи ерөөсөө завдал ерөөсөө болж өгөхгүй. Тэгээд влог хийж чадахгүй байлаа. За тэгээ хүн маань цэцэрлэгт ороод одооноос баг сар жоохон завтай болж эхэлж байна. Тэгээд ганц нэг бичлэг оруулъя. За YouTube сувгада бас салхи оруулъя гэж бодоод бичлэгээ ганц нэг бичлэг хийхээр шийдлээ. За би өнөөдөр Японд байдаг. За Монгол өсчингийн газар явж байна. Бэбигээ төрүүлснээс хойш өс мөс маань нилээн унаад өсөө ер нь ерөөсөө арчлаагүй. Тэгээд зөндөө бас тайрч майрч эм орохгүй гүрийгээд зөндөө гэсэн ингээд ууртаа ургацсан. Тэгээ би ерөнхийдөө миний ус нөгөө айгүй юм хөвсгөр ардгаар төрлийн ус болохоор үсэндээ ер нь хөвчлэн шулуу юм бас хийлгчдэг. Тэгээд Японд ирснээс хойш нэг удаа Япон үсчинд хийлгэж ирсэн. Тэгээд одоо өнөөдөр болохоор Японы Монгол үсчин гэсэн нэг тийм хаягтай газар болоод тэгээд яг Монгол үсчин юм уу, Япон үсчингийн газар Монгол хүн ажилт юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээд бүгдээрээ очиж үзье. Тэгээд кератинтэй шулуу юм гээд үйлчлэгээ авъя гэж одоо Токио руу Шинжуку руу явж байна. За би жоохон нэг цагаас ирж тийш 12 цагаас цаг авсан байсан. Тэгээд цагаас жоохон ирж бараг 20 минутын өмнө хүрээд ирсэн болохоор аяа кофе уугаад 7-Eleven дотор ороод ирсэн байна. Гадаа бас нэлээд сэрүүхэн болчихжээ. Жохон нимгэн гараад ирчихэж. Манайхаас чибагаас бараг наашгаа цаг явлаа. Тэгээ сая үүдэнд нь очиж харлаа. Тэгээд яг Монгол үсчин гэдээ бүр монголоор бичсэн газар байд юм байна. Ордоод хэдүүлээ хамтдаа үзье. За тэгээ би нөгөө өнөөдөр үсээ янзлуулж байгаа юм чинь гэж бодоод ерөөсөө нөгөө үснүсээ юу байгаагүй. Индүүдэж мэндүүдээгүй сенстэйчгүй ерөөсөө тэр чигээр усанд орчоод тэр чигээр явж байгаа. Ягаад тэгэхээр яг энэ одоогийн энэ арцгаар байгаа байдлыг нь өсчөндөө харуулъя тий. Тэгээд хим хийлгээд ямар хөө болох уу гэж зөвлөгөө авъя гэж боддог учраас яг байгаа гараа шууд хавчаал хүрээд ирсэн. Тэгээд хим хийлгэж 2-3 цаг суух болох байсан. Баяр та бамд студиор оролт юм дээ. Тийм. За салонд ороод ирсэн байна. Тэгээ арцгаар үстэй. Өсгөр үстэй хүн чинь жоохон тагаа тохироод химээ хоёлаа хим хийлгээд дээрэс нь нэмээд будуулъя гэд тэгээд эднийд байгаа зөөлрүүлэгчтэй кератинтай химгээд химийн хийлгэхээс болж байна. За да Монгол хүмүүсийн салон юм болов ийм салон гэдгсэн чинь бас өөр Монгол хүмүүс бас ажилтдаг юм байна. 2 Монгол охин ажилтдаг юм байна. Тэгэхээр их хэлээрээ бол яг өсчингийн үйлчлэгээ авчих юм боломжтой юм байна. Солонд ч одоо нөгөө үйлчлүүлэгчдийн хувьд монголчууд маань ер нь хэрэг орж иргөө. Тийм монголчууд маань зөндөө орж ирдэг. Нөгөө хаалттай сайн тэгэхээр хүүхдүүдэд аваад тэр гэж ирж байгаа хүмүүс зөндөө байна. Нөгөө Япон солонд ч очихоор нөгөө бас яг нэг нөгөө стил мүстэл арай өөр байх юм уу? Жаахан яг нөгөө хүснээр нь үсээд цавцдаггүй тийм. Saya nonton gitu, trip juga, juga sudah karat juga, Indo teguah, jadi Indo teguah bang, tapi ini itu, dengan asal usman ayo harus ada macamnya. Atau tidak ini Indo seneca tara, betul gitu je. Tapi dah aku itu sama. Indo pasal siapa sih terus cukup gitu. Mungkin kamu sih usna gitu, terus deh ini. The future's now.
ирлээ. Айгуу гоё ордог хийм байна. Тэгээд хөөрхөн монгол охтуудаараа усын янзлуулаад монголоор яриад тэгээд дээрэс нь ерөөсөө яг монгол үсчинд байгаа юм шиг маш их монгол хүмүүс орж ирлээ. Хятад хүмүүс ч гэсэн зөндөө орж ирдэг юм байна. Тэгээд нийт 7 үсчинтэй гэж энэ 5 хятад залуугийн дунд бол 2 монгол охин маань маш гоё хурдан хөдөлгөөнтэй аюу сайн гоё юм бай хичээнгүй өстө борио бокс хийхгүй ажилтсан байна. Тэгээд нөгөө өглөө нэг сексиэс үстэй гарсан хүн ч өстө торгон үстэй болоод гараад ирлээ. Тэгээд ганцхан удаа эндүүцсэн. Тэгэл ямаа төвшгсөн. Будуулж амжсангүй би нөгөө хүүгээ авах цаг маань болох гэдэг учраас дараа ирж будуулъя. Тэгээ ерөнхийдөө үнний хувьд ч гэсэн айгүй боломжтой юм байна шүү дээ. Япон үсчингийн одоо яг цэвэр Япон үнийн үсчингийн газартай харьцуулах юм бол миний бодлоор бол айгүй боломжтой үнэтэй байна гэж бодож байна. Эрэгтэй ус 2500 йенээр засдаг гэж 12 цагт ирсэн. 4 цагт гарлаа. 4 цаг бараг суулаа. За нэг иймэрхүү юм ажиллууллаа та. Сайн яваар ангиунэ. Битээ уулаараа миний хөө. Гоё яваад ирээрээ. Нөгөө химтэн угаахгүйгээр хортоогоо 2 хонолоод тэгээд өнөөдөр ингээд өглөө өсөө угаалаа. Тэгээ ерөнхийдөө дажгүй сайхан орцсон байна гэж бодож байна. Сая би нөгөө ивэл 1-р ангид орох гээд 1-р ангийн хүүхдүүдийнх нь нөгөө эрүүл мэндийн үзэсгэлэг болоод тэгээ тэн дээр нь сая явах гээд өглөө бүр яарад. Тэгээд гарсан одоо ингүүнээ амралтнаасаа ирж байгаа. Тэгээд одоо ямар байсан бол мэдэхгүй. Өчигдөр шин унтахсан чинь би ерөөсөө нойр хурж өгөхгүй байсан. Яаж байгаа бол гэж бодоод. Ни хөртөө яана. Би зөвхөн нөөсад миний хүүхдийн нөөсаг болсон ч. Ингээд заавал хүртэл дагах гэдэг. Дажгүй яваад иржээ. Миний охин бас тэр нэг их ядраагүй. Тэгээд дажгүй яваад ирсэн мэн. Тэгээд хүний төлөө нийгэмчнээр ингээд айгуу сайхан бах юм аа. Тэгээд бүр ингээд нөгөө нэг огшоод ерөөсөө ингээд нөгөө ирж байгаагийн тэгэл ингээд явж байгаагийн
Тэгэл хүмүүсийнх нь гаргаж байгаа сэтгэл тэг үйлдэл тэр болгоныг ингээд хараад бүр ингээд үнэхээр ингээд бүр нөгөө огшоод ерөөсө болохгүй. Тэг өчигдөр намайг нөгөө уйлаад үлдсэнийг энэ хэд бас харсан юм байна л да. Тэгээ ээжээ зүгээр үү уйлаад үлдсэн гайгүй юу гэсэн. Тэгээд үнэхээр нэрээ гоё юмаа. Тэгээд миний ой сайн яагаад иржээ. За одоо гэртээ харъя да. Ийм том цүнх авч явдаг энэ хар да. Ийм том цүнх. Нэг өдрийн аялалд ээж хоёр бүр бэлтгэлээ бол бүр амар сайн хангасан. Тэгээ одоо харцгаая да. Гэртээ харах уу ингэнэ? Тэр гайгүй царайтай яваад миний анд шиг байдаг аахгүй ядарчаар гэсэн чинь энэ удаа гайгүй царайтай өрөөд ирсэн байна. За ингээд өнөөдрийн маань влогийг үзсэнд баярлалаа. Сонь сайхан гэвэл ийм байна. Өнөөрөө бас түрүү бит хоёр сүүлээд айгуу завгүй нэг юм хийгээд яасан. Тэгээ тэрийг та хэдтэй дараагийнхаа дугаараар танилцуулна. За энэ жил нөгөө заяачнд бага сургууль төгсөж байгаа. Ивэл бага сургуульд орж байгаа гэд манайхан бас айгүй завгүй байгаад байгаа. Тэгээд заваараа та хэдтэй бичлэгүүдэд хүргэж байна. Тэгээ влогтой маань хамт байгаарай. Subscribe дараагүй үзэж байгаа хүмүүс байх юм бол бас subscribe дараарай. За баяртай.